Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай Наполеон бялуу хийсэн байгаа. Одоо кексний зурмага бэлтцгээе. Орцонд маань 1 ширхэг өндөг, 200 мл хүйтэн ус, 1 чимэг давс, 1 цайны халбаг нунтаг хөлгөгч буюу бекинг паудер, 500 г гурил, 250 г цэцгийн дос орно. Бүх орцчороо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд гурилан дээр нунтаг хөлгөгчөө хийгээд баг зэрэг хутгаж холиод цэцгийн досоо ийм үргчээр үрээд өгнө. Би цэцгийн досоо хэрэглэхээс өмнө ойролцоогоор 30 минут хөргөгчний хөлдөгчөнд нь байлгасан байгаа. Цэцгийн дос маань хатуу байх ёстой. Ийм болсон байна. Одоо усан дээрээ давсаа мөн өндгөө хийж холиод гурилан дээрээ хийгээд сайн зуураад өгнө. Зурмаг маань ийм нялцгайвтар болох ёстой. Одоо 1 савнд хийгээд дээрэс нь хүнсний скотчоор бүтээгээд хөргөгчөнд ойролцоогоор 1 цаг байлгана. Энэ хооронд кремээ хийцгээе. Орцонд маань 2 ширхэг өндөг, 1 лаз карамельтай молоко, савлгаанда 400 г байгаа, 300 г цэцгийн дас, 30 г хүнсний цардуул, 200 мл сүү орно. Одоо сүвгээ өндгөө мөн хүнсний цардуулаа 1 савнд хийгээд нийлтлэн сайн холиод плетгийнхаа дундад чимдээр өтгөртөл нь болгоно. Би 1-с 9 хүртэл халдаг плетгэний 7 дахь хэмдээр нь болгосон байгаа. Ингэж болгохдоо дасралтгүй сайн хутгах ёстой. Ийм өтгөн болоод ирэхээр нь 1 савнд хийгээд хөргөө түр тавьчихна. Энэ хооронд цэцгийн досоо цайвар өнгөтэй болтол нь миксердэн би ийм суур миксер хэрэгэлсэн байгаа. Цахилгаан гар миксер хэрэгэлж бас болно. Мөн цэцгийн дос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Ийм цайвар өнгөтэй болохоор нь молокогоо баг зэрэг хутгаж холиод цэцгийн досон дээрээ молокогоо мөн чансан кремээ хийгээд үргэлжлүүлэн крем болтол нь миксердэн. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо өрөөний хэмд байлгаад түр тавьчихна. 1 цагийн дараа зурмага хөргөгчнөөсөө гаргаад 12 хэсэг жигэд хуваагаад өгнө. Ингэж хуваасныхаа дараа гараараа ингэж бөөрийн хилөөд 1 ширхгийг авж үлдээд үлдэгдэл бүх зурмага хүнсний скотчоор бүтээгээд хөргөгчөнд хийгээд түр тавьчихна. Одоо авч үлдсэн зурмага шарах шүгэний цаасан дээр тавиад баг зэрэг хуурай гурил цацаад нэмгэн жигд илдээд өгнө. Ийм болохоор нь 22 см-ийн хэмжээтэйгээр ингээд дугуй хэлбэртэй хуваагаад өгнө. Одоо сэрэгээр дунд нь ингэж хатгаад шарах шүгэний листэн дээрээ тавиад урьдчил чалаасан шарах шүгэн дээр доороос нь 190 градус 8-аас 10 минут болгоно. Ийм болсон байна. Яг ийм дараалалаар үлдэгдэл бүх зурмага болгоно. Ингээд бүх кекснүүд маань ийм болсон байна. Одоо кремээ жигд нэмгэн дүрхээд кекснүүдээ жигд өрөөд өгнө. Одоо хамгийн сүүлчийн кексээ тавиад үлдэгдэл бүх кремээрээ жигд бүрээд авч үлдсэн зах хэсгийн үлдэгдэл кексээ гараараа жижиглээд бялууныхаа гадуур нь жигд бүрээд өгнө. Бялуу маань ийм болсон байна. Одоо хөргөгчөнд хийгээд хамгийн багадаа 6 цаг байлгана. Эсвэл хэрэглэх өдрийнхөө өмнөх ороонд хийгээд хөргөгчөнд хонуулчиж бас болно. Ингээд амтад Наполеон торт маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.